Сайн байцгаана уу манайхаа. Энэ удаагийн дугаараараа Джеймсоны гэр бүл тохиолдсон нэгэн маш хачирхалтай хэргийн талаар ярьж өгөхөр бэлтгэсэн байна. Та бүхэн таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Манай суугтай хамт байгаарай. Баярлалаа. Бобби Дейл Джеймсон 1965 оны 8 сарын 4-нд төрсөн. Шерлийн Джеймсон 1968 оны 11 сарын 5-нд төрсөн. Харин Мэдисон Джеймсон буюу тэдний охины хувьд гэх юм бол 2003 оны 8 сарын 1-нд төрсөн. Тэд бүгд 50 сайхан ээж төрдөг энгийн л нэг гэр бүл байсан. Энэ үйл явдал болох үед Бобби 44 настай, Шерлийн 40 настай, Мэдисон харин 6 настай байлаа. За ингээд бүгдээрээ гол хэрэг болсон өдөр рүү хамтдаа явцгаая. Бобби Дейл Джеймсон түүний эхнэр Шерлийн болон тэдний 6 настай охин Мэдисонаар Оклогийн Эвфалла хотод хэвэн амьдарч байсан. 2009 оны 10 дугаар сарын 8-нд Бобби түүний эхнэр Шерлин охин Мэдисонараас бүрдсэн Джеймсны гэр бүл гэрээсээ 30 милийн зайд орших Ред Оук хотын ойролцоо Калифорни мужийн Эвфалла хотод 40 акр газар авахар төлөвлөн хэд хэдэн нүдэлсэн газраа үзэхэр төлөвлөдөг. Тэд шин нам гүм сүлжээгүй амар тайван газар амьдрах гэж хайж байгаад гинэт алга болсон. Сургуу болсон өдрөө Джеймсныхан амьдрах шинэ газараа хайж машинаараа явж байжээ. Тэд тухайн газар нутгийг сайн мэдэхгүй байсан тул ой модоор дамжин өнгөрөхөд хэцүү байлаа. Гэр бүл нь төдийлөн нээх хөдөө гадаа яваад байдгүй. Хөдөөний орчинд төдийлөн дасаагүй байсан учраас тэдний хувьд ингэж явах нь бүрч хэцүү байсан нь бол ойлгомжтой. Джеймсны гэр бүлийг хамгийн сүүлд тэдний явж байсан ойд амьдардаг нэгэн ир Джеймсныхныг эргэн тойронд нь өөр хинч байхгүй шигүү ой модтой газар алхаж байхыг нь харжээ. Тухайн үед бол мань нэр нээх ч юм бодлого ямар сонин газар аялдаг хүмүүс вэ ухааны юм бодоод л өнгөрсөн. Гэвч энэ явдлаас хэд хоногийн дараа буюу 10 дугаар сарын 17-ны өдөр анчид тэдний хамгийн сүүлд харагдаж байсан газраас 400 орчим метрийн зайд Латимер мужийн алслагдсан нэгэн газраас Джеймсны гэр бүлийнхний хонож явсан пикап машиныг олдог. За тухайн үед анчтад бол энэ эзгүй газар үл таних нэгэн машин байгаа нь с ิจ гтэй санагдсан болохоор цагдаад мэдэгдэнэ. Уг дуудлагын дагуу цагдаа нар ирэн шалгалт хийн машин дотроос Бобби Шерлиний иргэний үнэмлэхийг олсон учраас энэ машиныг Джеймсны гэр бүлийн машин болохыг нь олж тогтоосон. Үүнээс гадна машин дотроос утас, Шерлиний төрөвч, дулаан хувцас, Мэдисоны зураг, GPS систем болон ачааны машины арын судлаас нь хоол тижээлийн дутагдалд орсон ч амьсгаатай төдий тэдний нохог ойролцоогоор бэлэн $32,000 хамт олсон. Бобби Шерлийн хоёр алга болох үедээ хөгжлийн бэрхшээлтэй байсан бөгөөд тэд хаанаас ийм их мөнгө олж болох эсвэл түүгээрээ юу хийх гэж байсан нь одоо хүртэл тодорхойгүй байдаг. За тухайн үед бол тэднийг алга болоход хар тамхи нөлөөсөн байж болзошгүй гэдэг таамаглал мөрдөгчд дуу нэгтгэхэр саналд нэгтцгээжсэн. Джеймсныхныг ийм их бэлэн мөнгө авч яваад нэг бол хар тамхи худалдаж авах гэжсэн. Эсвэл хин нэгэнд хар тамхи худалдан борлуулчаад энэ их хэмжээний бэлэн мөнгөтэй явж исэн гэдэг таамаглал дээр ерөнхийдөө л тэр хэрэг дээр ажиллаж исэн цагдаа нар болгон л саналд нэгтсэн. За хэдүүлээ Джеймсны гэр бүлийн машинаас олдсон Мэдисоны зургийг хамтдаа харцгаая. За зарим хүмүүс охины энэ зургийг хараад Мэдисоныг энэ зураг дээр аз жаргалтайгаар инээмсэглэж байгаа юм шиг харагдаж байна гэж дүгнэлцгээдэг бол зарим нь эсэргээрээ түүнийг жоохон тийм гонигтай ойлгох гэж байгаа юм шиг харагдаад байна гэж ярьдаг. Харин өөр нэг хэсэг бүлэг хүмүүс Мэдисоныг энгийн биш байна. Түүний хин нэгэн хулгайлаад хүчээр инээмсэглүүлэн авсан зураг байна гэх мэтэр хүн болгоо өөр өөрийнхөө дүгнэлцгээж байсан ч эцэст нь шүүх шинжилгээний байгууллага энэ зургийг шинжилж үзээд энэ зургийн зүгээр л нэг Джеймсныхны пикап машин олдсон газрын ойролцоох толгодын оройд явж байхдаа тэдний авсан энгийн нэг зураг байна гэдгийг нь тогтоосноор энэ олон хүмүүсийн таамаглалыг няцаасан гэж хэлж болно. Цагдаа нар пикап машин олдсон газар нэгжлэг хийх үедээ Джеймсныхныг нэг бол ямар нэг шалтгаанаас болж машинаасаа буухаас өөр аргагүй төрсөн эсвэл ямар нэг зүйлээс зүхтаж машинаа яаран орхисон байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Джеймсныхан тухайн газрыг сайн мэдгүй байсан тодорхой байсан ч дулаан хувцас GPS тэрч байтугай нохоогоо ч арийнхаа суудал дээр орхиод явсан нь цагдаа нарт маш олон асуулт үлдээсэн бөгөөд энэ хэргийг улам хачирхалтай болгох нэг шалтгаан нь болсон байна. За нөгөө пикап машин ойгоос олдсноос хойш нэг өдрийн дараа цагдаа ATV нисгэгчгүй онгоц тэр байтугай морьтой хүмүүсээс бүрдсэн 300 орчим хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Джеймсныхны пикап машин олдсон ойд бүрэн хэмжээний нэгжлэг хийж эхэлсэн. За уг хайлт эхэлж явах үед уг нь сайн дурынхан энэ хайлтад оролцох ёстой байсан ч оролцдоггүй. Учир нь гэвэл Джеймсныхны пикап машин олдсон ойн хамгийн ойрхон хотоос маш их алслагдсан газар байрладаг байсан учраас төдийлөн хүмүүс энэ хайлтад нэгдэхийг бол хүсээгүй. Гэхдээ сүүлдээ Джеймсныхныг хайхад хүн хүч үнэхээр дутаад байсан учраас сайн дурынхан арга буюу хайлтад нэгдсэн.
За тухайн хайлтад сайн дурынх нь нэгдээд бүр ч олон хүний бүрэлдэхүүнтэй болж маш өргөн цар хүрээтэй дахин хайлт хийж үтсэн ч Джеймснийхэн пикап машинаасаа буугаад хаашаа явсан тэдэнд юу тохиолдсон тэр байтугай тэдний уул мөрийгч олж чадсангүй. За тухайн үед Ирлийн багийнхан бол юу ч олж чадаагүй хэцүүдэж байсан энэ үед нь нөгөө талд нь бол Оклахома мужийн Эфолод байршилтай Джеймснийхний байшингийн шалгаж байсан цагдаа нар хэд хэдэн сэжүр олж чадсан. Цагдаа нар Джеймсний гэрч шалгалт хийх үеэрээ тэдний гэрийн CCTV-гээс Джеймснийхнийг аялалдаа бэлтгэж байгаа үеийн бичлэгийг нь олдог. Цагдаа нар CCTV бичлэг ашиглан тэдний аялалдаа бэлтгэж байх үедээ бэлтжижсэн юмнуудыг нь ойгоос олдсон машин доторх эд зүйлстэй харьцуулан үзсэн. За ингээд үзэхэд Бобигийн машинд ачиж байсан бор цүнх нь ой доторх машинд нь бол байгаагүй. Мөрдөгчд итгэвхтэй Джеймсний гэр бүлийнхний хэргийг мөрдөж явах үедээ тэдний гэр бүлийнхэн болон найз нөхдөөс нь мэдүүлэг авахад тэд Джеймсний гэр бүлийнхнийг машин дотроо байн 32 мм-ийн гарбуу хадгалж явдаг гэж мэдүүлж байсан ч энэ буун мөн ой доторх машин дотор нь ерөөсөө байгаагүй нь хачирхалтай. За, Джеймснийхээ алга болоод маш олон хонлоо. Энэ хооронд цагдаагийн байгууллага бол ерөөсөө зүгээр суув. Тэдний хэрэгт холбогдуулан маш олон хүмүүсээс мэдүүлэг авч, олон тооны хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгасан ч Джеймсний гэр бүлийнхний сургийг ерөөсөө гаргаж чадаагүй. Өдөр хоног өнгөрөх тусам энэ хэрэг аажмаар ирч хүчээ алдаж, тухайн үед нь ан агнуурын улирал нь ойртож, ойр руу явах нь бүр л илүү аюултай болж байсан учраас энэ хэрэг намжих тийшээгээ хандаж эхэллээ. За үүнээс хойш бол хин ч энэ хэрэг дээр дахиж анхаарлаа хандуулахаа болсон. Ерөнхийдөө шийдэгдэхгүй хэрэггээд хавтас тэргийн нь бол цаашаага далт хийгээд ингээд орхицсон байсан гэж бол хэлж байна. За ингээд олон жил өнгөрөх тусам улам л мартагдж байсан Джеймсний гэр бүлийнхний хэрэг 2013 оны 11-р сарын 16-нд нэгэн үйл явдлаас болж ахин сөхөгдөнө. Энэ нь юу байсан бэ гэхээр энэ өдөр тэдний пикап машин олдсон газраас 4.3 км орчим зайтай газраас анчид 3 хүний гавлын яс, тодорхойгүй тооны хүний бүтэн биеийн яс болоод ясны хилтерхий, хувцсны үлдэгдэл зэрэг зүйлсийг олоод за тэр олсон юмнуудаа бол цагдаа түлхэлгэж өгсөн. За цагдаа нар бол нэр усан ч тодорхойгүй яснуудыг шүүх шинжилгээнд явуулаад 8 сар гаруй шинжилсэний эцэст эдгээр яснууд нь Джеймснийхний яс болох нь батлагдсан. Хэдийгээр яс олдсон ч гэсэн энэ хэргийн нууцлагдмал байдал нь илрээгүй л байсан. За тухайн олдсон ясны жижиг үлдэгдлүүд нь задралт маш их орсны улмаас үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй болчихсон байсан болохоор мөрдөгчд шинжилж болох бүх бүтэн үлдсэн биеийн яснуудаас нь үхлийн шалтгааныг нь олох боломж хайж эхэллээ. Ийхүү олон жил цагдаагийн шийдэгдээгүй хэргийн нэг болоод болонд тоос даран хөвтөж байсан тэдний хэрэг ахин сөхөгдөж олонний анхааралд ахин орлоо. За шүүх шинжилгээний байгууллага бол маш олон ясыг нэг нэгээр нь шалгаж үзсний эцэст Бобигийн гавлын яснаас жижиг нүх олсон бөгөөд цагдаа нар үүнийг сумнаас магадгүй ачааны машинаас алга болсон гар бууныхан ч байж магадгүй гэж бодсон ч ямар нэг тодорхойгүй шалтгаанаар цагдаа нар дараа нь энэ тамаглалаа хэрэгсэхгүй болгосон. За энэ шийдвэр нь бол олныг маш ихээр зочирдуулж ирсэн. Цагдаагийн байгууллагаас бол иргэд ямар нэгэн мэдээлэл хүлээж байсан ч цагдаа нар яагаад энэ таамаглалаа цаашаага шалгахгүй ингээд орхих болсноо бол олон нийтэд бол мэдээлээгүй. Тэдний гэр бүлийн яс бүгд бүтэн 4 жилийн дараа олдсон нь олон нийтэд маш их хардлагыг төрүүлж исэн болохоор сэтгүүлчид цагдаа нараас 4 жилийн өмнө пикап машин олдсон газар нэгжлэг хийж явах үедээ тухайн үед яагаад тэдний цогцыг олж чадаагүй юм бэ гэж цагдаагийн байгууллагаас тодруулахад цагдаа нар үл тоомсорлон 2009 онд тус газрыг нэгжихэд модон дээрээс унсан навчнууд цогцыг бүрхсэн байж магадгүй гэсэн ухааны хариулт өгсөн. За ингээд Джеймсний гэр бүлийнхний яс нь ингээд олдсон ч гэсэн тэдний гэр бүлийнхэнд цагдаа нар юу болсныг нь ерөөсөө тогтоож чадахгүй байсан болохоор энэ хэрэг ахиад л намжсан. Ийхүү Джеймсний гэр бүлийнхэн тохиолдсон явдал илрээгүй олон хэргийн тоонд багтснаар энэ хэрэг ингээд хаагдсан. За ингээд интернетд бол Джеймсний гэр бүлийнхэнд юу тохиолдсон байж болох талаар маш олон таамаглалууд гарч ирсэн. Бусад шийдэгдээгүй хэргийн таамаглалуудыг бодох юм бол энэ хэрэг тавигдсан таамгуудын ихэнх нь үнэхээр тэдний гэр бүлийнхэнд тохиолдсон ч байх боломжтой. Тийм бодит таамгууд бол олон байна. Эхний таамгийн тухайд гэх юм бол тэдний ээж Шерлин амиа хорлохоос өмнө өөрийн нөхөр Боби болон охин Мэдисон хоёроо хоёуланг нь хөнөөсөн гэж үздэг.
За тэрний сэдлийн тухайд гэх юм бол Шэрлэн амьдралынхаа бүхий л хугацаанд төдийлөн аз жаргалтай амьдарч байсангүй. Боббитой танилцахаас өмнө Шэрлэн өөрийн нөхөртэй байсан бөгөөд Боббитой танилцах үедээ тэрээр хуучин нөхрөөсөө салаад удаагүй байсан. Мөн тэр хүндээ өөрийн хүүхдээ асраа хамгаалах эрхээ алдаад удаагүй байж. За, хуучин гэр бүл нь салсны дараа Шэрлэний сэтгцэн эрүүл мэнд нь маш хурдан муудаж, 2 туйл эмгээр өвчилж, гүн сэтгэлийн хямралд орсноор амиа хорлох, оролдлого хүртэл хийсэн ч энэ нь бүтлгүйтэн эмнэлэгт хэвтэж байсан удаатай юм байна. Энэ таамгийг батлах нэг зүйл нь гэх юм бол ачааны машинаас өмнө цагдаа нар Шэрлэн нөхрөө хэр их үзий яддаг тухай бичсэн 11 хуудас бүхий захидал олдсон. Захидалтаа Шэрлэн Боббиг охиноо тоодгүй ганцаардмал хүн гэж бичсэн байсан. За, энэ онолыг бол Боббигийн гавлын яснаас олдсон жижиг сумны нүх баталдаг. Хэдийгээр энэ онолыг үнэн гэж нотлох, хангалттай нотлох баримт байдаг боловч зарим нь бас зөрүүтэй байдаг. Яагаад гэвэл машины дотор талд болон эргэн тойронд нь цус хагарсан шил бол ерөөсөө олдоогүй. Бас нэг эргэлзээтэй зүйл гэвэл Шэрлийн гэр бүлээ алхаар төлөвлөсөн бол тэр хоёрт мэдэгдүүлэхгүй энэ үйлдэлээ хийх нь тодорхой. Бобби Мэдисон хоёр тухайн үед яагаад гадуур хувцас болон дулаан хувцснуудаа аваагүй юм бэ? Мөн ойгоос олдсон тэдний зохицнуудын эргэн тойронд Шэрлэн өөрийгөө болон гэр бүлийнхнийгаа бууцсныг нотлох ямар ч буу олдоогүй. За, өөр нэг таамаглал бол Бобби Дейлийн аав Боб Дин Джеймсон оролцсон гэсэн таамаглал. Боббигийн аав нь бол гэмт хэрэгтнүүд болон хар тамхины мафиоттай нэлээд холбоо сүлбэтэй нөхөр байсан. Тэгээ Бобби нэг удаа аавтайгаа жоохон маргалцсан чинь аав нь Боббигийн гэр бүлийг ална гэж сүрдүүлж ирсэн. Тэрнээс нь болоод Бобби ааваасаа маш их хайсандаа аавынхаа эсрэг шүүхтэр хамгаалтын захирамж хүсэж исэн. Гисэн хэдий ч Боббигийн аав Дин Джеймсон гэр бүлийнхнийг алга болох үед биеийн байдал нь муу хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтчихсэн бөгөөд тэднийг алга болсноос 2 сарын дараа хүнд өвчнөөр нас барсан. Түүний ах Джейк Джеймснийг цагдаа нар тухайн үед сэжилж шалгасан боловч Джейкийг тухайн үед амралтанд явсан байсныг нь тогтоосноор энэ хүн амны хэрэг Джейкийг буруугүй гэдгийг нь бол нотолсон. Тэгэхээр энэ таамгийг эргэлзээтэй болгосон гэж хэлж болно. Мөн 2010 онд алга болсон хэмээх мөрдөн байцаалтын нэвтрүүлэгт Джеймсний гэр бүлийнхэн тохиолдсон зүйлийн талаар нэвтрүүлэг гарсны дараагаар хамгийн боломжит нэгэн онол гарч ирсэн. Энэ дугаар цацагдсны дараахан нэрээ нууцлсан нэгэн хүн Шэрлэний найз Ники Шэнолдтэй холбогдож тэдний гэр бүлийнхэнд юу тохиолдсныг нь өөрийгөө мэднэ гэж хэлсэн. Энэ найз руу залгасан хүн бол өөрийгөө өмнө нь хэд үндэсрэх үзэлтэй бүлэглэлд хамаардаг байснаа хэлээд тэнд байж байхдаа хэд үндэсрэх үзэлтэй бүлэглэлийнхний очиж хөнөөхөр төлөвлөж байгаа хүмүүсийн чагсаалтыг харсан байгаа юм. Мөн тэр чагсаалтан дээрээ Джеймсний гэр бүлийнхнийг харж ирснаа сая саналаа гэж утсаар дамжуулан хэлсэн. Энэ таамгийг юу бодиттой үнэн гэж харагдуулж байгаа вэ гэхээр Шэрлэн Америкийн уугуул иргэн байсан тул тус бүлэглэл энэ гэр бүлийг чагсаалтаа оруулахар шийдэж Шэрлэн болон бусад гэр бүлийн гишүүдийг хөнөөх эсвэл хулгайлахад хүргэж болцсохгүй байсан. Эцсийн бөгөөд хамгийн бага боломжит онол бол гэр бүл нь ямар нэг хар тамхины 8 хийхээр улаан ок руу явсан гэсэн онол бөгөөд энэ онолыг нууцлаг хүрэн цүнх алга болсон буу ачааны машинаас олдсон $32,000 баталж байна. Онлоор тэдний хар тамхины 8 нэлээд урагштай байсан учраас том бүлэглэлийн хараанд төртөж үүнээсээ болж гэр бүлийнхэн нь хөнөөгцсөн гэж үздэг юм байна. Энэ таамгийг эргэлзээтэй болгож байгаа нэг зүйл гэх юм бол яагаад хосууд охиноо хар тамхины 8-нд авч явах болов? Хэрв энэ онол үнэн бол гэмт бүлэглэлийнхний онилж байсан зүйл нь цүнхэнд байсан жижиг сажиг эд зүйлсээс илүүтэйгээр бэлэн $32,000 байсан байх ёстой. Эцсийн эцэст Джеймсний гэр бүлд юу тохиолдсон талаарх хариулт өнөөдрийн хүртэл тайлагдаагүй нууц хിവэрэ байгаа бөгөөд тэдний үхлийн нөхцөл байдлын талаарх тодорхойгүй байдал одоогийнх шигээ шийдэгдэхгүй чигээрээ байх юм бол ирээдүйд ч гэсэн мөнхөд нууц хിവэрэ үлдэх нь дамжиггүй. Джеймсний гэр бүлийн хэрэг олон нотлох баримттай тэдэнд юу тохиолдсон талаар нь цагдаа нар илрүүлэх боломжтой байсан мэт санагдаж байгаа ч тэр олон таамаглалын аль нь ч Джеймсний гэр бүлийнхний үхлийн шалтгаан руу хөтлсөнгүй. Мөрдөгчд Джеймсний гэр бүлийнхний учир битүүлэхээр алга болж ойд үхсэн байдалтай байсных нь шалтгааныг одоо хүртэл тогтоож чадаагүй байна. За ингээд энэ удаагийн дугаар маань үгээр төгсөж байна. Энэ удаагийнхаа дугаараараа маш нэгэн сонирхолтой нууцлаг нэгэн хэргийн талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаар маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд таалагдсан бол лайк болон subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Хэрвээ та бүхэн манай сувгийг дэмжиж donation хийж урамшуулахыг хүсэх юм бол би доор дансны дугаараа тавьчихъя. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.